Steve Jobs өнгөр төрлөө. Мөн Facebook-ийн цаашин хувилбар би бол саасаа өнөөдөр 12 сарын 12 нь Монгол Монстрын 7 дахь дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Өнгөр улсын нийслэлд Будапешт хотод энэ жилийн 10 сард нас барсан Apple компани гүйцэтгэх захирал Steve Jobs-ын хөрөл хөшөөг барих гэж байгаа ба энэхүү хөшөөг тус улсын Graphisoft програм хангамжийн компани захиалгаар тус улсын уран баримлч Irena Toto хийж байгаа ба энэ сарын 20-ны дотор хүлээлгэж өгнө гэж мэдэгдэжээ. Мөн Steve Jobs-тай холбоотой нэг мэдээлэл гэвэл англи хэл дээр гарсан бүх хэвлэл мэдээллүүдээс хамгийн хэрэглэдэг байгаа хүний нэрээр Steve Jobs 1-р байрт, 2-т Al-Qaeda бүлгийн толгойлогч Osama Bin Laden оржээ. 2009 оноос хойш Apple-ийн телевизэр гарна гэж бид бүхэн байнга ярьжсэн байгаа. Харин 2012 он гэхэд бид бүхэн Apple-ийн телевизрийг үзээ сууж яана гэдэгт итгэлтэй байна. Харин саяхан Австралийн Smart House технологийн сайтаас 12 сарын 4-нд мэдээлснээр Apple-ийн телевизэр нь 32-с 55 инчийн дэлгэцтэй 3 төрлөөр гарах ба i6 процессорыг ашигласан мөн iPhone 4S дээр байдаг Siri-г суурилсан учраас та зурагтаа хоолоогоор удирдах мөн асааж унтраах, сувгийн солих гэсэн үйлдэлүүдийг хийх боломжтой болж өгнө. 12 сарын 6-нд Android-ийн аппликейшн таталтын дан 10 тэрбумд хүрчээ. Үүнтэй холбогдуулан Android-оос 10 хоногийн турш бүх аппликейшн 10 центд хүргэсэн байна. Анх Android нь 2008 оны 10 сард нээлттэй хийгдээ аппликейшн үн төлбөргөө түгээж байсан бол үүний дараа 2009 оны 2 сард үнэтэй болж эхлээд дараа жилийнх нь 7 сард гэхэд аппликейшн таталтын дан 1 тэрбумд хүрчээсэн юм а. Үүнээс хойш жил болгон өссөөр хагаад энэ жил 3 жилийн дотор 10 тэрбумд хүрсэн байна. Харин энэхүү салбартаа тэргүүлэгч Америкийн Apple компани анх 2008 онд нэгдснээс хойш 3 жилийн дотор 15 тэрбумд хүрчээсэн байна. Facebook-ээс Timeline нэртэй цаг хугацааны шугам гэсэн цаашин хувилбараа тань танилцуулах гэж байгаа юм байна. Хэрэв та энэ хувилбарыг өөр дээрээ хамгийн түрүүлж авахыг хүсэж байвал Mashable.com руу ороорой. Зарим нэг өөрчлөлтүүдээс нь дуртахад нүүр зураг гэж гарч байгаа. Мөн хамгийн том өөрчлөлт нь гэвэл таны тавьсан мэдээлэл, зураг, видеог он сараар нь байршуулж өгж байгаа учраас та амьдралынхаа бүх үйл явдлын дурсамжуудыг энэхүү цаг хугацааны шугамаас харах боломжтой юм. Мэдээж энэхүү нэвтрүүлэг дээр өшөө олон зүйлүүд нэмэгдсэнийг хийж дуржиж дуусахгүй юм байна. Тийм учраас би таны гарангуут нь дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Facebook-тай холбоотой бас нэг мэдээлэл хүрэхэд 2011 оны 6 сарын 30-ны байдлаар Facebook-ийн хэрэглэгч нь 710 сая байсны хамгийн их нь 210 сая буюу Европод 165 сая нь, Хойд Америкт 153 сая нь Азид байсан байна. Мөн дэлхийд дээрх бүх хүн амын 87%-аас дээш хувь нь Twitter болон Facebook-ыг мэддэг гэжээ. Харин Facebook дээр хэрэглэгчдийн ихэнх нь 18-аас 34 насныхан байдаг бол харин нөгөөх нь гэвэл 26-аас 44 насныхан байд юм байна. Мөн Facebook-аас 12 сарын 6-нд гарсан мэдээлэлээр хамгийн хэрэгэлтэй байдаг мэдээлэлээр нэгт Osama Bin Laden-ийн нас баралт, хоёрт гэвэл Green Bay Packers-ийн боулингд төрүүлсэн явдал, гуравдугаарт гэвэл Casey Antonoгийн нас баралт байсан байна. Google-ийн охин компани болох YouTube-ын саяхан 12 сарын 1-нд шинжилгээ хийсэн байгаа. Өмнө нь санал болгож буй видео болон Spotlight видео гэсэн хоёрхан төрлөөр явдаг байсан бол одоо бүх видеогоо төрөл төрлөөр нь ангилж өгсөн ба хамгийн том өөрчлөлт нь гэвэл Facebook-тай холбогдсон учраас та Facebook дээрх найзуудынхаа үзсэн хамгийн сүүлийн видеог цаг тухай бүрд нь үзэх боломжтой. Мөн төлбөртэй видео гаргасан нь ашгаа нэмэгдүүлэх бас нэг боломж нь болжээ. Японы Toshiba компаниас 12 сарын 7-нд Ragza AT700 таблетаа танилцуулжээ. Энэ нь 10 инчийн дэлгэцтэй 1 ГБ-ийн RAM-тай, 32 ГБ-ийн хардтай ба 7.7 мм-ийн зузаантай 550 г жинтэй ба үүнийгээ Toshiba-гийн зүгээс дэлхийд дээрх хамгийн нарийнхан, хамгийн хөнгөн таблет гэж мэдэгдэжээ. Ирландын State Counter судалгааны компаниас гаргаснаар 2011 оны 11 сард Америкийн нэгдсэн улсын Google компани Chrome нь Mozilla-гийн Firefox-ыг давж 2 дугаар байранд орсон байна. Илүү татагдаж хэлэх юм бол Chrome нь 25.69%-аар 2 дугаар байранд, харин Mozilla Firefox нь 25.23%-аар 3 дугаар байранд орсон байна. Та харин ямар браузер хэрэглэдэг вэ? Би бол Chrome-ыг хэрэглэдэг. Хэрвээ Chrome-оос илүү танд таалагддаг браузер байвал та над руу мэйл явуулаарай. Evercore Partners хөрөнгө оруулалтын компани Robert Siraгийн үзэж байгаагаар Amazon компани Kindle Fire 2012 он гэхэд таблетын зах зээлийн 50%-ийг дангаараа эзэлнэ гэж байгаа юм байна. Учир нь гэвэл Kindle Fire үзүүлэлтийн хувьд өндөр хэрнээ ердөө $200 үнэтэй мөн өөрсдөөсөө гаргаж байгаа концептуудыг зөвхөн Kindle Fire-аар дамжуулж худалдаалж байгаа нь бусад жижиг таблет үйлдвэрүүдийг дампууруулах гол шалтгаан болж байгаа нь. Харин энэхүү өрсөлдөөнд үзэх таблет нь гэвэл Apple компани iPad 2 юм. Өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бид бүхэн цаг тухайд нь танд хүргэж явах болно. Та намайг мэдээж Facebook дээр лайк хийнэ гэдгийг чи мэдэж байна. Twitter дээр намайг follow хийгээрэй. Дараагийн 7 хоногт уулзлаа. Бака.
Хамгийн их хэрэлттэй байгаа мэдээлэлээр нэгдүгээрт Обама Бин Ладенгийн мөн блүү? Хэн блэ? Осама Бин Ладен шүү дээ. Mozilla юу вэ? Mozilla Firefox.